Тэгэхээр засгийн газрын бодлого эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар эдийн засгийн хөгжлийн яамнаас ямар байр суурь хөндлөж бодлоор эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхүү эрхэмтэй бид өнөөдрийн хувьд бол ярилцаж байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. За танаас энэ өглөөний мэндийг CNBC тавтай юм байна. Яг одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харах юм бол дотоодоос шалтгаалж байгаа юм огт алга. Гадна талд бол нэлээд савлгаатай байна л да. Ялангуяа ойролт оронд дайны байдал, геополитикийн хувьд бол нөхцөл байдлыг үнэхээр савлуулж байна. Чухам яг энэ бүх нөхцөл байдал маань Монголд орж ирэх ер нь шок үүсгэх энэ сувгийг тав хүн ер нь яаж харж байна? Импортын өртгөө өсөл, логистик одоо инфляцийн хувьд харж байна уу? За нэгдүгээр нь олон улсын геополитикийн нөхцөл байдлыг бүгдээрээ мэдж байгаа. Гол нь төлөв байдал нь яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгээр анхааралтай ажиллах хэрэгтэй. За энэ 2 сарын эхнээс эхлээд сөргөлдөөнд байдал нь улам хурцтаад 2 дахь шатнд эрчим хүчнийхээ барилга байгууламж дэд бүтцүүд рүү харилцан цохилт хийсэн. Америкийн нэгдсэн улсын булангийн орнууд байгаа цэргийн баазууд руу энэ гарсан хохирлын хэмжээ нь бол дэлхийн эдийн засагт угаасаа нөлөөлөл үзүүлсэн хатгалагдах юм. Дээр нь нэмээд Ормозын суваг, Улаан тэнгис дээрх бусад энэ далайн тээврийн бас нөгөө хяналт тавих сөргөлдөөн бол үргэлжлээд явж байгаа. Энэ бол Ормозын хоолоогоор нэвтэрчэнгүүр зөвхөн нефт бүтээгдэхүүнүүдийг олон улсын худалдааны хөлгөөнгцүүдийг ихээхэн хэмжээгээр саатуулж байгаа. Энэ нь бол хэд хэдэн сувгаар дэлхийн бус орнуудын эдийн засагч нөлөөлж байна. Монгол улсын хувьд ч гэсэн нөлөөлж эрсдлэн бодиттой өсөж байгаа. Нэгдүгээрт нь бол нефт бүтээгдэхүүн шатхууны үн өсөлт явагдана. За хоёрдугаарт нь олон улс тээвэр логистикийн зардал өснө, даатгал тээвэрлэлтийн зардал өснө. За хүнсний хөдөө аж ахуйн салбарын гол түүхээ дизель түшиг, бордоо энэний нийлүүлэлттэй холбоотой бас үнийн өсөлт явах хандлага бол олон улсад явагдана. За Монгол улсын хувьд бол гол шатхууны нийлүүлэгч тал нь бол Оросын холбооны улс байдаг. Оросын холбооны улсаас манай шатхууны бараг 100% орж иж ирнэ гэж хэлж болно. За үүнийхээ А92 бензиний хувьд бол манай Монгол улсын засгийн газар тогтворжуулах гэрээ байгуулад үнийг 1 тонныг $705 харьцангуй тэнцвэртэй урт хугацаанд хадгалах гэрээтэй. За олон улсын нөхцөл байдал дээр шатхууны 30-аас дээш хувиар өсөөд 3 сар өнгөрөх юм бол Оросын талаас шатхууны үнэ нэмэгдүүлээ гэдэг хэлцэл хийх эрх нэгдэх юм. Үүний өмнө засгийн газраас шатхууныхаа үнээр тогтвортой хадгалах яриа хэлцлүүд хийгээд явж байгаа. Дизелийн түвшний хувьд бол яг тийм тогтворжуулсан гэрээ хэлцэл байхгүй учраас тодорхой хэмжээнд үнийн өсөлт явагдах нөхцөл байдал үүсчээд байгаа. За тэгээ шатхууны дизелийн түвшний төлбөрийг төлөхтэй холбоотой гадаад валютын нөөц төр мэдээж $1 үнийн зөрүүгөөс бас нэмэлт дарамт орж ирнэ. За оны төгсгөлөөр манай гадаад валютын нөөц $1 тэрбум хүрсэн. За энэ мэн бас энэ жилийн гадаад валютын уламжлалт төлбөрийн хэрэгцээн дээрээ нэмэгдээд энэ төлбөрийн тэнцэлээр ирж байгаа валют шатхууны үнийн өсөлттэй холбоотой эрсдэл орж ирэх магадлал байж байна. За инфляцийн хувьд аваад үзэх юм бол оны 1-р улирлын байдлаар 6.5% инфляцтай байгаа. За үүнийх нь 77% нь дотоодын гаралтын инфляц явагдаж байна. Тэгвэл инфляцийн түвшин 30% байгаа импортын инфляц гэж ярьдаг тийм ээ. Хятад бусад гадаад худалдаагаар импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүний үн өсөхөд гардаг инфляц. Энэ мэн тээвэр логистикийн нөхцөл байдал, тээврийн зардал, тухайн улсууд явж байгаа инфляцийн түвшин шалтгаалаад нэмэгдэх бас эрсдэл байна. За үүн дээр бол биднээс бас анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгээд засгийн газрын зүгээс юу хийж байгааг бэлэн байдлыг хангах. Үүний тулд засгийн газар дотоод авч хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд хэд хэдэн чиглэлээр бэлдсэн байгаа. За нэгдүгээрт нь бол стратегийн нөөц бүрдүүлэх нь шатхууны А92 бензин, дизель. За дээр нь эмийн бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг бас анхаарах хэрэгтэй. Дээр нь хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг харах хэрэгтэй. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр холбогд харах хэмжээнүүдийг бүх яам агентлагуудын төвшөнд хийх ажлыг гаргаад төлөвлөгөөг нь бол манай яамны зүгээс бэлтгэсэн байна. Засгийн газрын хуралдаанд нэг удаа танилцуулсан. За энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой тэгээ олон улсын эрсдэлтэй нөхцөл байдал бодиттой бийжэд хэрэгжиж байгаатай холбоотой эрсдлийн менежмент хийхэд зайлшгүй тодорхой салбарууд дээр төсвийн зарлага нэмэгдэх, төсвийн зохицуулт хийх бас шаардлага гараад байна. Тэгэхээр энийг нөхцөлийг эрх зүйн боломжийн бүрдүүлэхүүднээс бас тусгай зохицуултыг бий болгосон хуулийн төсөл бас засгийн газар дээр бэлдээд танилцуулагдсан байгаа. Энэ талаар ярихаас өмнө импортын гаралтай инфляц бодиттой орж ирэх нь бол ойлгомжтой болчихж байгаа шүү. Хамаарлын хувийг ер нь 5% ядаж байгаа.
За энэ импортын гаралтай бүтээгдэхүүн та бүхэн санаж байвал ковидын үед бол 50-с дээш % эзэлж ирсэн нийт инфляци. Тэр үед бол хоёр оронтой тэр тусмад 15-16% инфляци явагдчихсан. Та түрүүн ярилцлага ихлэнд хэлж ирсэн. Биднээс эрсдлийн удирдлага хийхдээ контрол хийж чадах хэсэг байна, чадахгүй хэсэг байна. Тэгэхээр импортын гаралтай инфляци бол яалтчгүй Монгол Улсын засгийн газар одоо бодлого шийдвэр гаргагч нарын хувьд бол удирдах боломжгүй хил даваал орж ирж үнийн өсөлт явагдана, тээвэр логистик даатгалын зардал үүснэ, тасалдал үүснэ. Энтэй холбоотой асуудал учраас биднээс тэрийг тооцооллын нөлөөллийг хүлээж аваад сөрөг арга хэмжээ юу авах вэ? Энэ дээр л анхаарч ажиллах. Тэгэхээр инфляцид бол 50 болон түүнээс дээш нөлөөлөлтөй гаднаас орж ирэх магадaltaй гэж. Магадaltaй тий. Нэг зүйлийг асуувал одоо жишээ нь компаниуд хувь хүмүүс иргэдийн хувьд бол нэг зүйл юу гэхээр ийм нөхцөл байдалтай ялангуяа гаднаас докторгүй байдал орж ирэх магадaltaй ийм нөхцөл байдалд бол засгийн газраас баримжаа хүсдэг. Яг тэгэхээр тэд нар эрсдлээ хаахыг хүсэж байна. Төлөвлөгөөтэй тооцоотой байгаарай. Сангийн яам бол бүртгэлээ. Эдийн засгийн хөгжлийн яам бол нэг талаасаа засгийн газар уураг тархина гэж хэлж болох. Ингээд аваад үзэх юм бол ер нь одоо компани иргэдийн хувьд бол яг юун дээр анхаарах шаардлагатай. Яг тэгэхээр одоо давхар юм уус баг гурвалсан цогцолтонд орох эрсдэлтэй болоо явчлаа шүү дээ. Нэгдүгээрх нь юу гэхээр шатхууны үн, суур үнийн өсөлтөнд нөлөөлөх нь байна. Хоёрдугаарх нь инфляц орж ирэх нь байна. Энэ бол импортын гаралтай таны хэлдгээр бол 50-аас дээш болчихно. Гуравдугаарх нь юу гэхээр ханшийн одоо өсөлттэй холбоотой долларын ханш өсөлт тохиолдод байна. Тэгэхээр ийм гурван талаас л илэгдүүлэх магадaltaй болчиход байгаа нөхцөлд яг компани хүмүүс яг юун дээр анхаарах Тийм хэрэгтэй. сайн нөгөө 50-аас дээш хувь гэдэг нь бас нөгөө инфляцийн бүтэц дотор нөлөөлөл дотор тэгэхгүй болох шууд 50 гээд өндөр сонсогдчихээр бас буруу ойлгочих үү. Тэгэхээр инфляц бол зүгээр хоёр оронтой тоолоо гарах магадaltaй гэж хэлэх нь зөв баг. Тэгээ буцаад 27 онд нэг оронтой тоолоо хэд хэдэн биднээсийн тооцоолсон хувилбар бол хоёр дахь хувилбар дээр тийм нөлөөлөл явж байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ өртөг шатхууны болон бусад олон улсын тээвэр логистикийн нөхцөл байдлаас үүсгэхэд манай гол үйлдвэрлэлийн салбарууд дээр өртгийн өсөлт явагдах, үйлдвэрлэл өртөг. Хөдөө аж ахуйн салбарт одоо жишээ нь 10-аас 15% хүртэл өртөг нэмэгдэх тооцоол гарч байна. Уул уурхай дээр 6-аас 8% өртөг нэмэгдэх зөвхөн шатхуунтай холбоотой гэдэг юм. За эрчим хүчний дээр бас эрчим хүчний салбар ч юм бас уул уурхай олборлолт явуулаад нүүрсээ тээвэрлээд станцуудаа ажилуулдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой бас хэд хэдэн хувийн өсөлтөд явагдах тийм өртгийн өсөлтөд явагдах байдал бодит байдал ажиглагдаж байна. Ковидын үед бид нар ч бас гадаад орчны нөхцөл байдлыг дотоод яаж сөрөг нөлөө багтаа байлгах уу гэдэг дээр бас нэлээд туршлагатай болсон шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ үгсэд байгаа нөхцөл байдалтай холбоотой өөрөлдөл ковидын үед хэрэгжүүлсэнтэй төстэй ийм тусгай хууль санаачилж байгаа гэж таавал. Тэгэхээр энэ хууль яг юу одоо онцгойлон зохицуулах гэж байгаа юм бэ? Одоо үн тогтворжуулах уу, нийлүүлэлтийн эрсдлийг удирдах юм уу? Эсвэл одоо төсөв татвар санхүүгүүд бол түр зөөлөлсөн арга хэмжээ авч байна уу? За нэгдүгürt бол Монгол Улсын засгийн газар өнгөрсөн хугацаанд одоо ковидын цар тахал, Орос Украины дайны нөлөө, за тэгээд Америк хятадын худалдааны дайн буюу тарифын нөлөөлөл энэ олон хүндрэлтэй нөхцөл байдал сорилтыг бол амжилттай давж гарсан. Тэгэхээр биднээс бас туршлага бий, хийх ажлын дүгнэлт төлөвлөгөө онцлогоо бий. Тэгэхээр биднээс энэ талаараа бас бэлтгэл ажлаа хангаад хуулийн төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулчод байж байна. Тэгэхээр хуулийн маань нэр нь бол одоо олон улсын хурцтмал нөхцөл байдлаас нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах гэдэг. За гол агуулга нь бол янз бүрийн одоо засгийн газрын зүгээс шуурдтай шуурхай маневр хийх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс улсын хурл энэтэй холбоотой нөхцөл байдлыг өргөн барьсан хуулийг дараалал харгалзахгүй яралтай шугамар хилцэх эрхийг нээж өгсөн нэг асуудал байгаа. За хоёрдугаарт нь бол улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр байгаа зардал дотроо төсвийн ерөнхийлөн захирагч болон хөрөнгө оруулалтын урсгал зардлын хооронд зохицуулт хийх эрхийг нээж өгөх. Энэ гол хоёр point нь бол яг өнөөгийн цаг үед эрсдлийн менежмент хийхэд засгийн газар бололцоог хангаж өгөх эрх зүйн гол зохицуулт юм. За дээр нь мэдээж одоо ковидын цар тахалтай холбоотой цар тахлын үеийн санхүүжилтийн одоо бодит байдал гүйцэтгэл аудиттай холбоотой шүүмжлэлүүд гардаг. Энэ шинэ хуулийн дээр бол одоо засгийн газрын авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт гүйцэтгэх санхүүжилтээр үндэсний аудитын газар онцгойлон байнгын хяналттай авахараас зохицуултыг тусгаж өгсөн байна. Тэр хууль маань иймэрхүү чухал ач холбогдолтой. Цаана хэрэгжүүлэх төлөвлөгөө нь гол ач холбогдол. Түрүүн хэлсэн одоо шатхуун тэрнээс хадгалах, тээвэрлэх, савдид бүтцийн асуудал, эмийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний чиглэлээр бусад одоо хил тээвэр
логистикийн чиглэлээр стратегийн нөөцийг хүргэх тээвэрлэх хуваарлахтай холбоод эрх зүйн зохицуулалтууд үүрэг хариуцлагыг тодорхой заасан юм төлөвлөгөө бэлтгэсэн байгаа. Энэ маань хэрэгжээд явхад бол биднээс асуудлыг зөөллөөд сөрөг нөлөөллийн багасгаад явчих боломжтой. Мэдээж төсвийн нөлөөлөл байна, төсвийн зохицуулалт хийнэ гэдэг маань ард иргэд аж ахуйн нэгжид үзүүлэх сөрөг нөлөөллийг засгийн газар зохицуулж зөөлөх чиглэлийн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа гэсэн таны асуулт нь бол тийм. Тэгэхээр биднээс өнгөрсөн хугацаанд бас иймэрхүү сорилт бэрхшээлийг давж гарсан туршлагатай бодлого байгаа. Тэгэхээр бас энэ биднээс одоо энэ оны төгсгөл гэхэд бас гайгүй дүр зурагтай явах болов уу гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий баримжааг бас та CNBC-ийн үзэгчдэд өгөхгүй. Тэр нь юу гэхээр за одоо ингээд хугацааны баримжаа аваад үзэхлээр за юун дээр бол дизель дээр бол нэг тийм зах зээл ерөнхий зах зээлийнхаа мэдээллийг хараад явж байхад бол бас болох юм байна. За одоо юу гэдэг чинь бусад I92-тэй холбоотой юм нийтлэг юмнуудыг болохоор 6 сар хүртэл тайвширч яж болох юм байна. Тэгэхээр 6 сар хүртэл бас дайнын дуусаач юу, үргэлжлээч юу, магадгүй дууссан байх юм бол энэ нь бас шаардлага болох. Гэхдээ эрсдэл менежмент гэж. Тэгэхээр энэ оны баримжаа багцааг ер нь яаж харж байна? Хуулийн одоо хувьд бол яг ойрын хэдэн 7 хоногт бол батлагдана гэдэг хүлээлт бол байгаа юм байна. Эрсдлийн менежментийн гол зорилго нь бол болцсошгүй нөхцөл байдал бэлэн байдалтай хурдан шуурхай арга хэмжээ авах чадвартай байх хэрэгтэй. Тэр утгаараа хууль болон төлөвлөгөө маань тэр утгаараа хэрэгжинэ. Олон улсын судалгааны байгууллагууд манай дотоод тооцоололоор бол үйл явцын өрнөл 1-2 дахь үйлрэлдээ яаж явах вэ? Оны төгсгөл хүртэл тэр өрнсөн сөрөг нөлөөлөл нь яаж буурах вэ, арилах вэ гэдэг чиглэлээр ерөнхийдөө таамаглалууд явж байна. За жишээлбэл хамгийн ихний $110 дээр нэг брентийн нэг баррелийн $110 дээр гэсэн сценаар бол 1-2 дахь үйлрэлдээ бийжээд оны төгсгөлөөр 90 болж буурах гэдэг ч юм уу. За хэрвээ бүр хүндрээ 130 боллоо гэхэд оны төгсгөл рүү 105 болж буурна гэдэг ч юм уу. Хууль руу маань оны ихний ахс хүндрээд буцаад буурна. Нөхцөл байдал сайжирна гэсэн тийм төлөвтэй байгаа. Тэгэхээр энэ биднээсээ хувьч гэсэн оны ихэндээ шаардлагатай арга хэмжээ төсвийн сахилгын хангах, шаардлагатай хэмнэлтүүдийг хийх хэрэггүй нөгөө арга хэмжээнүүдийг цуцлах, иймэрхүү юмнуудаа хийн. Бас стратегийн гол бараа бүтээгдэхүүнүүдэд нөөцийг хангах, бэлэн байдлын хангах чиглэлээр анхаарч ажиллана. Өрх иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлөх, бууруулах чиглэлээр анхаарч ажиллах гэдэг. Яг энэ чиглэлээр ажиллаж байгаа оны төгсгөл рүү бас гайгүй дүр зурагтай гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна. За их баярлалаа танд ярьслаа гэсэн. За баярлалаа. Өнөөдөр өглөөний тул эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрмжийн дарга Батхүү Эрхэм бидэнтэй ярилцлаа.